Өнөөдөр Шангрила зочид буудалд кибер аюулгүй байдал 2016 форум боллоо. Энэ удаагийн форумд мэдээллийн технологийн салбарын удирдлага, цахим аюулгүй байдлын чиглэлээр тэргүүлэгч гадны компаниудын төлөөлөл зэрэг 130 гаруй хүн оролцлоо. Форумыг нээж нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Батүлзий, Голланд банкны мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Цэрэндава, Skytel Group-ийн тэргүүн дэд захирал Наран Туяа, Cisco компанийн аюулгүй байдлын ерөнхий менежер Виктор Чон зэрэг хүмүүс үг хэллээ. Монгол улсад бол мэдээлэл технологийн хөгжил асар хурцтай хөгжиж байгаа учраас мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол хамгийн түрүүнд нийт тулгамдсан асуудал гэдэг бол зайлшгүй үнэн. Тэгэхээр өнөөдөр олон улсын маш том компаниуд бол мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг дэлхийн томоохон компаниуд бол хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр өнөөдөр энэ компаниудтай мэдээллийн аюулгүй байдлыг яаж хангах вэ? Цаашид ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ухаалаг хот болгохын тулд ухаалаг төслүүдийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр бол санал солилцоогоор хүрэлцэн ирээд байна. Уулзалтанд оролцогчид мэдээллийн технологийн салбарт тулгамдсан цахим аюулгүй байдлын асуудал, тус салбарын цаашдын ирээдүй зорилго, стратегийн талаар санал солилцсон юм. Өнөөдрийн дэлхийд даяар дижитал болж байгаа энэ орчинд бол бид бүхэн бас оролцож байна. Тэгэхээр энд бол энэхүү дижитализашны явцад бол мэдээллийн технологийн аюулгүй байдал, цахим аюулгүй байдал бол маш чухал ач холбогдолтой. Бид бүхэнд бол өнөөдрийн энэ арга хэмжээ нэлээд хэмжээний мэдлэг, туршлага, мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна. Форумын үеэр мөн Cisco, Imperva, Splunk, Radware, Veritas, Bluecode зэрэг кибер аюулгүй байдлын технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудын шинжээчид сүүлийн үеийн технологи, аюулгүй байдлын шийдлүүдийг танилцуулсан юм. Тус форум нь кибер аюулгүй байдлын чиглэлээр дагнсан олон улсын компаниудын хувьд Монгол дахь түншүүд үйлчлүүлэгчидтэй өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шилдэг технологиудыг танилцуулахад ихээхэн үр дүнтэй уулзалт болж байгааг гадны төлөөлөгчид хэлж байсан юм. Өнөөгийн ертөнцид цахим аюулгүй байдлын асуудал тулгамдсан асуудал болж хувраад байна. Нэг тоо хэлэхэд эх 2020 он гэхэд интернет орчинд холбогдсон төхөөрөмжүүдийн тоо 20 тэрбум төгрөг гэсэн тооцоо байгаад байгаа юм. Энэ нь цахим халдлагын асуудал улам өргөн хүрээнд яригдана гэсэн. Мөн цахим халдлага илүү нарийн зохион байгуулалттай, санхүүжилт сайтай болж хувирж байна. Тэгэхээр үүний эсрэг хамгаалах илүү боловсронгуй шийдлүүд хэрэгтэй болж байгаа юм а. Тус хэлэлцүүлэг нь кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн технологиудыг танилцуулсан. За энэ салбарынхны хувьд ихээхэн үр өгөөжтэй, сонирхолтой уулзалт болж өнгөрлөө. Энэ удаагийн кибер аюулгүй байдлын форум 2016 уулзалтын алтан спонсор байгууллагуудаар Skytel, Unitel компаниуд оролцсон байна.